Зя сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө видео зөвлөмжөөр та бүхэндээ манайгаас боловсруулсан тооцоо нийлсэн актыг автоматжуулсан тийм Excel загварын ажиллагааны талаар та бүхэндээ танилцуулъя. Өөрөөр хэлбэл тооцоо нийлсэн актыг автоматжуулаад мэйлээр нь тухайн харилцагч руу илгээдэг ийм Excel загвар бол манай дээр хийгдсэн байгаамаа. За энэ загварын ажиллагааны талаар та бүхэндээ ерөнхийд нь бол тайлбарлая. Ямар ч дурын Excel нээчээ. Ингээ Excel нэхэд яг энийг бол ийм ribbon хэлбэрээр оруулсан. За үндсэндээ ийм дөрвөн төрлийн ийм командаар ажилладаг. За ийм Excel загвар байгаамаа. Өөрөөр хэлбэл export act буюу тооцоо нийлсэн актыг өгсөн маягтын дагуу экспортлж гаргадаг юм команд. За үндсэн датагаа импортлж оруулж ирдэг команд. За тэгээд мэйлээр явуулдаг юм команд байна. Мэйл шийддэг юм команд. За энэ тэсний Excel файл нь болохоор энэ дотор байна тийм ээ. За act гэдэг юм Excel файл байгаа. Хэмжээ нь аягүй жоохоо. За 260 кБ маш жоохон юм хэмжээтэй Excel-ийг бол хийцэн байгаа. За энэ маань ийм 3 шийдтэй act, data, за mail гэсэн ийм 3 шийдтэй. За энэ act гэдэг дээр нь болохоор өгөгдсөн тооцоо нийлсэн актын загвар нь бол байна. За data гэдэг дээр нь өдөр тутмын бүртгэлнүүд байгаа. За энд байгаа энэ бүртгэлийн мэдээлэл дандаа зохиомжтой мэдээллийг бол оруулсан. Бодит мэдээлэл бол биш байгаа. Тэгэхээр хамгийн эхлээд энэ файл дээр яаж ажиллах вэ гэхээр нэгдүгээр бид нар энэ системээс гарч ирж байгаа Excel загварыг Excel файлыг энэ загвар руу импорт хийж оруулна. За ингээхийн тулд энэ Act Manager дээрээсээ яг import data гээд за import data-наасаа за Excel test за энэ нэртэй transmove гээд за энэ файлыг импортлж оруулна. За ингээд за ангууд яг за 0.7 секундэд импортлоод оруулчлаа гэсэн үг. За энэ файл импортлогдсон бол одоо бүгдээрээ акт маань гарахад бэлэн болчихж байгаа гэсэн үг. За өөрөөр хэлбэл хэрвээ тухайн нэг актыг нэг нэгээр нь харахыг хүсвэл яг энэ дээр чиглэлээ сонголоо, компаниа сонголоо тийм ээ. За тэгвэл компани 2 бол ийм тээвэр хийсэн байна. Компани 1 бол ийм тээвэр хийсэн байна гэд. За энэ мэдээллийг хэдүүлээ бүгдийг нь PDF болгож хадгалъя. За ингээхийн тулд энэ PDF-үүдээ хаана хадгалах вэ гэдэг энэ замыг бол зааж өгч байгаа. Энэ загвар дээр өөрөөр хэлбэл энэ хэсэг замыг зааж өгнө гэсэн үг. Аль фолдер дотор эндээс гарсан мэдээллүүдийг PDF болгож хадгалах вэ гэдэг. За тэгвэл хэдүүлээ энэ замыг зааж өгье. Энэ бол export гэсэн командн дээр өгөнгүүтээ яг за Excel-ийн desktop-ны Excel test-ийн act гэсэн фолдер дээр хадгалъя. Act гэсэн фолдер. За ингээ энэ замыг л заацсан. За одоо энэ дээр хоёр төрлийн экспортын төрөл байна. Mass act эсвэл single act гэдэг. Актыг нэг нэгээр нь ингэж экспортлж хадгалах уу эсвэл шууд бүүнд нь хадгалах уу тийм ээ. Нэг командаар бүх компаниудын актыг PDF болгож хадгалах уу гэдэг. Энийг би mass act-аар нь явуулчихъя. За ингээд энэ мэдээлэл тохируулсан бол хэдүүлээ export. Актыг экспорт хийх үү гэж байна. За yes. Акт маань экспорт хийгдсэн байна. За тэр үр дүнгээ харъя. За хэдүүлээ энэ Excel test гэсэн фолдерын энэ дотор хадгалсан байна гэсэн. За ингээд чиглэл болгоноороо тэр компаниуд дээр бол актууд үүссэн байна. За нэг нь орж харъя. Ингээд PDF-ээр чиглэл 1, компани 2, за энэ талбайс ингэж хадгалсан байна гэсэн. За ийм актууд үүсчээ. Энэ актууд бүх компани дээр. Актууд PDF акт маань үүссэн байна тийм ээ. Одоо тэгвэл саяны актуудыг бүгдийг харилцагч руу мэйлээр явуулах шаардлагатай болсон тийм ээ. За мэйлээр явуулна. За энэ тохиолдолд хэдүүлээ яг үгээр эхлээд яг энэ мэйл гэсэн шийдвэр рүү оржоод refresh data command өгч юм. За тэнгууд яг за саяны үүссэн PDF файлууд маань ингээд ороод ирж байгаа гэсэн үг жагсаалтаа. За энийг хэдүүлээ Excel Matrix гэсэн хаяг руу явуулъя. Matrix Gmail гэдэг манай хаяг. За энийг би жишээ болгоод энэ хаягийг ингээд шууд копид тавьчих дөө шууд ишээгээ. Өөрөөр хэлбэл энэ дээр янз бүрийн мэйлүүд байж болно гэсэн үг шээ. Тухайн энэ компанид хамаарах мэйлүүдийн ардлан тавиад өгч гэсэн үг мэйлүүдийг. За хэрвээ энэ нөгөө импортлж байгаа дата дотор мэйлийн мэдээлэл нь байгаа бол заавал мэйлийг бол гараараа бичих шаардлагагүй. Өөрөө шууд татагдаа ороод ирнэ. За ингээд ийм актууд үүсчихнэ.
За энэ бол арт талд нь би нэг л мэйл тавьсан байгаа. Энэ дээр хэдэн ч мэйл тавьж болно. Тухайн актанд хамаарах компаниудын мэйл хаягийг энэ дээр нь оруулаад өгнө гэсэн. За ингээд энэ дээрээ бичиж чинь. За энийг хэдүүлээ. Сайн байна уу? Танд тооцоо нийлсэн актыг мэйлээр явууллаа гэж юм тийм ээ. За ингээд л болцсон. За энэ мэйлийг явуулахдаа би энэ дундаа 5 секундын зайтайгаар мэйлийг үл явуулдаг болгосон байгаа. Өөрөөр хэлбэл шууд бүүнөр маш хурдан явуулчингууд яг мэйлийг вирусээр нэвчээд блоклчих юм тохиолдол байдаг учраас дундаа 5 секунд 3-аас 5 секундын зайтай мэйлүүд үл ингээд эдгээр 17 мэйл үл явнаа гэсэн үг. За энийг би явууллаа. Мэйл явуулахын тулд энэ send mail гэсэн команд дээр дарчихна. За тэгээд актыг мэйлээр шидгүү гэж байна. За тэгвэл yes өөрөөр хэлбэл энэ цаг маягууд руу явна гэсэн миний мэйл хаяг нас. За ингээд yes. За ингээд уншина. За энэ уншилтыг бол яг хурдан болгож болно. Хурдан ингээд явуулдаг болгочвол юу яана гэсэн үг. Мэйл хаяг өөрөө блоклоод гэсэн үг. Тэгэхээр би энийг бол 5 секундын зайтай бол явуулдаг болгосон байгаа. За үндсэндээ 17 мэйл бол нэг 30 секунд орчим бол яваад дуусчнаа гэсэн үг. За ингээд мэйл маань үл явчлаа. За 94 секунд зартуулсан байна гэсэн. Би энэ загварыг 5 секундын зайтай хийсэн учраас жоох юм удаж байгаа. 3 байна уу? За ер нь бол 1 2 бол байж болохгүй. 3-аас дээшээ секундын завсартайгаар энэ мэйлийг үл явуулах хэрэгтэй байгаа. За ингээд хэдүүлээ ирсэн мэйлийг шалгаж үзье. Мэйл иржээ. Над дээр сайн байна уу? Тань тооцоо нийлсэн PDF мэйлээр явууллаа. За энэ миний хувийн хаягнаас Excel meter гэсэн хаяг руу саяны 17 акт бол ирсэн байна. За иймэрхүү зарчмаар ажилладаг ийм Excel загвар байгаа. За та бүхэнд амжилт хүсье.